Уруу татлагаас ирэх дасгалжуулалт. Бид өдөр тутмын амьдралд олон төрлийн уруу татлагтай тулгардаг. Бүгдэд ил эсвэл нууцлагдмал байдлаар томч бай, жижигч бай, амархан ялан дийлэх уруу татлага байх ч заримдаа яагаад ч салгаж чадахгүй дур булаам уруу татлагч бий. Эдгээр уруу татлагууд нь бидний идэглийг сорьж, дасгалжуулан, өсөлт хийгээд хатуужилт хүрэх боломжийг олгодог. Эзэнт түшиглэж, өвөнд найдснаар бид баг багаараа уруу татлагын эсрэг тэмцэж, ялан дийлэх хүчийг олдог. Үнэн дээр уруу татлагыг дийлдэг хүн итгэлийн амьдралд тулгарх хавчлаг, сорилтыг ч дийлдэг. Уруу татлаганд дийлэгддэг Христэд итгэж бол зовлон хавчлаг тулгарх үед яавч тэсвэрлэн дийлж чадахгүй. Амархан үеийг давж чадаагүй хүн хэцүү үеийг давж чадахгүйтэй адил. Өдөр болгоны сорилтыг эсэргүүцэн дийлэх үед суралц. Тэгвэл ямар ч зовлон тулгарсан ч тэсвэрлэхэд чадамгай итгэлийн хүчтэн болох болно. Эзэн бол бүх зүйлийн шийд илэрх өдрийн төлөө биднийг тасралтгүй дасгалжуулж байдаг. Үүнийг дийлж агуу тулааны өдрийн төлөө өөрийгөө хатуужуул. Тэгвэл агуу тулаан өрнөх өдөр сүр жавхлантайгаар эзэнд алтрыг өргөн барих болно. Явгныг дагажгүйгээд ядарлаа гэвэл мөртөнд хэрхэн уралдах юм бэ? Амгалангийн газар унаж тусаж байвал Йордны шугуйд чи яах юм бэ? Еремия 12:5. Тунгаан бодолд уруу татлагаас ирэх дасгалжуулалт байлаа.